Өнөөдөр бол хүүхдийн баярын өдөр гэдэг хичээлээ. Баярт гэсэн хичээлээ гэсэн юу те. Одоо цаг 11 болчихно, сая сэрлээ. Тэгэж төвцөн өмссөн. Өнөөдөр бол хүүхдийн баярын өдөр гэдэг хичээлээ. Баярт гэсэн хичээлээ гэсэн юу те. Нүрэ зэвлэнэ. Энэ батгай шахсан байгаа. Энэ болохоор өөрөө. Энэс өөрөө. Энийг л би шахсан. Тэгээд ингэ хатах боломжтойнуудын л тэгээд хатахгүй үдийн шахацдаг байхгүй. За тэгэхээр авч чинь одоо 7 хичээл байгаа. Би 7 хичээлдээ шалгалттай. Тэгээд хамгийн ихний шалгалт нь одоо маргааш буюу 6 сарын 2-нд явах гэж байна. Энэ шалгалт маань амаар байгаа. Амаар гэтээ 2 өртөөтэй. Өртөө гэдэг нь 2 плеттэй гэсэн үг. Эхний өртөө 1 плетээ сонгоод 1-ээс 35 асуултаас 1-ийг сонгоод ирнэ. Дараагийн өртөө нь болохоор дараагийн багш дээр очиод өөр шин бас 1-ээс 35 асуултаас 1-ийг сонгоод тэгээд ирнэ гэсэн үг. Тэгээд 2 дүнгийнх нь нийт томоогоор нь дундчлаа. Тэгээд дүнгийн тавьдаг хичээл биш шалгалтай байхгүй. Идэхгүй нүд нь хэлжээ. Энэ бол ангаас өртөө бол өртөөтэй шалгалт нь бол байдаг. Хитэд байдаг. Энэ тийдүр Дэмэний байгаа байдал юм бол өртөө нэгээ тусгасан мэн нэгдүгээр өртөөнийхөө 35 асуултыг бараг л дуусгацсан одоо 7 асуулт үлдсэн. Тэр 7 асуултанд хариулж өгөх юм бол тэгээд өртөө 2-2 ерөөсөө бэлдээгөө одоо өнөдөр гэлтэн. Тэр нэг хичээл үнэхээр уучлаарай зөө. Хичээл үнэхээр уучлаарай. Тэр хичээл авснаас хавраас шин хичээлийг одоо хийсэн удаа нэг удаа л шалгалтууд нам онлайнээс юм аа. Уучлаарай. Тэг ер нь бол тийм. Гэтэр нь бол давхаа би мэдчихээн. Дэжүүд авчихаа мэдчихээн. Яа гэвэл уншаад ойлгож байгаа болохгүй. Тэр асуултууд нь аюу ерөнхий. Ингээд амар бүр гүн асуултууд байхгүй за. Тэгээд 7 шалгалтынхаа нэг нь өндөө. Тэгээд жоохон ядаргаатай 7 шалгалтын эхний 2 нь хоёулаа амаар ахгүй юу? Нэг нь 2 өртөөтэй, нөгөөт нь бүр 3 өртөөтэй байхгүй юу? Нөгөөт нь бүр 100 асуулттай байхгүй нөгөө хичээл нь. Тэгэхээр яах. Хурдланд дуусчих тийм ээ. Тэгээд тийм хүсэнтэй. Тэгээд би YouTube гэж би бол бичлэг хийгээл яваад байгаа. Гэхдээ эдитлээ гэсэн чинь энержи опсоо юу? Тэгээд бичлэг хийсэн чинь копирайтинг ороод эрхэм баярдан танаа гэдэг Google YouTube-с мэйл ирсэн. Их болохгүй юм хийсэн гэж хэлж байлээ. Зүгээр л миний YouTube-ийн зөвлөлөө сонсвол миний YouTube-ийн зөвлөлөө мөнгө болох биш байхгүй. Би инфлюенсер болох биш. Би зүгээр л одоо байгаад амар тууштай. Би одоо 20 настай байхгүй.
Тэгээ би одоо 2-7 оны дараа 13 оны дараа би 21 нас хүрэх гэж байна. Тэгээд би одоо бараг хамгийн залуу үе дээр явж байгаа. Нэгт хоёрт гэх юм бол би нэг дээр хайртай. Гуравт оюутан цаг бол хүмүүсийн хамгийн хайртай цаг үе. Тэгээд миний ойр тойрны хүмүүс залуу байна. Тэгээд энэ үеүүдийг бичээд авчий л гэж би боддгийн. Тэгээд энийг ирээдүйд үзнэ л гэж би бодож хийдэг байхгүй. Тийм болохоор би байнга бичлэг хийдэг юм. Дээрээс нь бичлэгээ сайжруулъя гэдэг нэг тийм edit амир хийдэг байхгүй. Зүгээр л тийм байна. Тэгээд би одоо наагаас нь хайртай л гэсэн. Instagram рeel хийх гэж оролцсон. Fucked up. Гэж хэлээ та. Instagram рeel ингээд босоо байлуулж штэ тэнгүүд миний царайг ерөөсөө өдөр тутамд хардаг царайш ерөөсөө харуулахгүй амар сонир амар сонир их тийм аварж юу царайдуулаад байгаа юм шиг. Тэгэхгүй надад ингээд хуцаа ингээд хэвтэй байлуулаад байна. Миний нүрийг байдгаар нь л харуултаа санагддаг. Ингээд хит ингээд юм горлж нүрт олж байгаа ч муу харагддаг байхгүй. Яа тэгэхээр би юм том шанаатай том шанаандаа зэрүүлээд үсний засалт камерны үнцөг эднэрээс хамаараад амар санагддаг байхгүй. Энд одоо гарч жилээ би тэр ихний өртөг зүгээр л 4 хоног хийсэн гэдэг. Яг тэгэхээр залхуу болохоор. Ойлгож байна. Залхуу. Цагийн би цагт нь хийдэггүй болохоор. Баярлалаа. Гэтэ одоо YouTube-ын талагддаг. Хүмүүс сонгож үздэг хүчээр үзэхгүй. Тэгээд Монголын дэд миний рeel хийх харангуйд. Манай сургуулийн сургалтын алтны ажлыг багш нар ингээд таарна яваад тэгэхээр би бичиж байгаа байхгүй. Байж байгаа. Хийсэн юм шиг. Хийдэг юм шиг. Ярьцглаа. Тэгээд би сая хэд хоног нэг жилийн шүүлэгт бэлтэж байхдаа аюу хичээсэн ядарсан. Тэгээ YouTube дээр оруулдаг гэж дээл гэж бодсоо. Пинга юу яриахгүй. YouTube дээр ингээд юм ярих юм гоё дээ. Instagram дээр ярих л юм. Баш хийжлээ шүү дээ. Тэгэхээр ярих юм болддог. Би өнөө Instagram-аар хэсэг рейлэр бүрт тохиолжсон явдал өөрийн хөдөл бодлоо илэрхийлээ ярэ гэж бодож хийсэн байхгүй юу. Тэгсэн чинь нийл явцгаа байна. Тэний хооронд зүгээр л YouTube-ийг өөртөө яриад явчихлаа. Зөвсэй. Төлөжүүрийн нэг амтгад тартуу. Төлөжүүрийн таар дээр юу? Гоё.
Яа цадчлаа шүү дээ. Би ялтай ганцаа тоглолтой. Тэгэхгүй нүдтэй яаш ингэ. Шараад уу. Гад тэг өвлөө эртгэн масаад байдаг цалин болох гэдэг. Манайх хаацсан байна. Манай хоол гарахгүй Дотоод ажил. дотоод ажилтай байна. Галтгаа хаацсан. Тэг манай галтгаа хаацсан тийм дотоод ажилтай. Манай галтгаа хаацсан бат чинь хоол хийх тах юм. Эзэмэн залгаж байна да. Бэтайч нь шатаа. Энэ хацыг одоо. Одоо ч удаа дажсан. Хастай дажсан. За яа. Чи өөр. Эсрэг юм хийдэг гэж хэлсэн. Тэбэрья. Хөлөөс тамийн бодлыг уншдаг үг тань. За. Нэ хөрөн уя. Танис. Ой чи булгаацаа дээр. Булгаацаа үеш орж ирнэ гэсэн шүү дээ. Тэгтээ сад даав гарчихсан. Үгүй хайж. Бичлэг авахгүй юу? Өчтөр 3 цагт унтсан. Тэгээ 2 цаг унтаад бус нууж үзсэн бол 7 цалээ. Тэр нь л нэг дээр өртөөгөө хагас тусгасан. 2 дахь өртөөгөө тусгаагүй. Гэтээ битгүй. Нэрэлж яаж та цаг 30 минут дотор шалгалтаас ирсэн.
Тун дайгүй. болохоор шалгалт багш дуусчаад нэлээд цаг өнгөрсөн. Би өглөө 10:30-аас маань шалгалтын хуваарьсан байхгүй. Тэгээд би 10:40-ийн юм орсон. Энэ хоёр өртөнийхөө багш дээр очиод тэгээд яг л миний бэлдсэн юмнууд ирсэн. Тэгээд бэлдсэн юм яг нэг уншаагүй үлдээсэн сэдвүүд байгаа хгүй надад нэлээд зөвхөн тэр маань надад онцгой өгөөгүй баярлалаа. Бодаттай шул. Асааганараа. Нон яг бүсгэр 6 сарын байсан шүү дээ. Тэр үнээр зэхэр зэмсэндээ пологцсон өдөр байлаа. Тэр бүр ингээ хоолоор өсөөд байсан. Ам ингээ дууралтаад. Хоол идмээр санагдаад тийш нь хоол. Хатагч авчихлаа. Би өнөөдөр хичээлийн нөөдөр шалгалттай. Байдлаар хинт чамаг байгаад бүр хинт чамаагүй ямар ч утга учиргүй зүйл байгаад байгааз. Тэгээ энтэй яг адилхан та нар лав тайсан амар жижигхан заяа. Харахад бол зүгээр нэг ийм хүмүүс ингээд бүгднийг нь хийгээл тэгээ ингээ холоос анимейт хийсэн юм шиг. Тэгээд тэр хүмүүс ингээд амар пандемик болол зомби гараад хүмүүс бие нэгээ дайтаж эхлээл бууж юм хинт чамаагүй. Зүгээр л хүнд битгий лай бол өөр хүмүүс битгий албаар муухай юм хий. Юу яаш тэнэгтгэрээ тэр автобусаас хоцордог байна. Юу гэдэг ингээл хамаг юмаа бодвол өөрийгөө буруутгаж бас болно шүү дээ. Гэхлээр амар хийсэн үнэхээр л хэцүү. Үнэхээр токсик үйлдэл байсан байхгүй юу? За одоо ер нь гэрээсээ галаад нэг цаг руу төгсөж ин цаг заяа. Тийм болохоор нэг бэлэг байгаа. Ой. Би 3 бэлэг авсан. Ааваас ээжээс ихчээсээ 3 бэлэг авсан. 9. Тэгээд нэг бэлгээс аваад явъя. Амттай мэдэх туртай. Зарим хугацаанд яг юм ирсэн байгаа. Тэрнээс бол би бусдаар дандаа тийм мэлгүй юм дайгуу дургу байдаг. Улаан чигтэй юм дургу. За тэгээд цүнхээ бэлдээ. Цүнхээ бэлдэхэд маань энэ цүнхээ амар замраагүй явдаг шиг шалгалтын үеэр л нэлийн хэмжин замраа авсоё. Болгоорой. Тэгээд энэ ямар нэлийн би юу нэг авч бод ойлээ. За сэтгдэг байна. Сэтгдэг. Яаж авах вэ? Хоолны сав барил. Энийг хай. Би нэг аюу олон юм асгаж тутдаг болохоор тааралцсан газраас ингэсэлбэд миний нэг түгүү явчихдаг байхгүй. Асгаж тутсан юм арчтай. За салаад. Амттан. Тархиа ажиллаж байгаа хүмүүс ч глюкоз хэрэгтэй шүү дээ. Боломжтой. Батэшүүл. Nice. Одоо цаг 1-2 болох гэж байна. 1 болох гэж байна. Тэгээ би яг гарах гэсэн чинь залхуу үрээд ингэ сууж байна. Тэг ингээд сумар сарсан ч юм уу хөр харагдаад. Тэгээд иймэр хүл андаа хитүү бүцгэрээ ингэ амар гоё тоххон тарих амраад хөтөлбөрчлөг үсгээд идэм болов. Магадгүй л нэг тиймэрхүү. Тэгээ маань тэлчээд гарна да. Таны өрх тэр хоёр хамтаа тэлээд. Ёо гарна. Би одоо гарлаа.
гарахтаа юм хүмүүс чинь яг тэгэхээр номын сан цуглахаар маа номын сая хүүхдэн 2 цаг үлжээ. Ангийнхаа хүүхдээ ирсэн чинь ангийнханаас ирсэн чинь одоо юу хий бэлдээ гэж юм. Тэгээд хамт номын сан суухаар боллоо. Гатаа үт юм. Салхитай байна. Тэжүүд нь халаал тасарсан би өмнөх хүмүүс хэлсэн шүү дээ. Хүүтэн байна. Энэ бол дараа тахлаар ингээд голдоо хортлоо даарах өдөржингөө дараа явчихдаг байхгүй юу? Өдөрдөө хүмүүс гэсэн. Миний вифслог бол тийм. Заяа. За би хөөр харагдаж байна. Өөр анхаарал минь ороод ирээ. Миний сармас юу гоё юм. Итгэе. Замд зөндөл хүмүүсийг харж зүгээр л яваад таарад байгаа байхгүй. Чи одоо арт түмээ хичээл ном хийе. Би ихтэй тэр юм нэвтрлээ гэж миний юм нэвтрээд номын санд суужсэн чинь би номын санд 10 биш 2 цаг 10 хэдэн минутанд илүү 20 минутанд очсон. За тэгээд тухайн үед маань юу яагаад юм маань нэвтрээд тэгээд 30 минут сууж гарсан байт юм аа. Тэгээд хоолой тэмцээний идчихэд амар баатарлаг хооллоо идээд хүмүүс гайхтал ингээд миний хоолыг амар гайхаадсан л таа бэлтгэлтэй ирсэн. Тэгэд тэгсэн чинь хүмүүс амар гайхаалсан л таа. Тэгээд тэгсэн чинь миний юм нэвтрээд тэгээд гэртээ ирсэн чинь би гэртээ ирээд хичээлээ хийлгөө уцаа оролдоод за тэгээд одоо цаг 7 болж байна. 7 өнгөрч байна. Хичээл намаа хийя. Энэ маань өчигдрийн шалгалтаас нэг юмар онцгой юм нь болохоор 3 өртөйтэй буюу 3 багш нартай байгаа. За тэгээд асуулт маань 100 асуулттай байгаа. Маш гоё. Тийм байна. Тэгээд шалгалтанд бэлдээ. Би бол эхний өртөөний асуултууд надад үнэхээр хөгийн санагддаг байхгүй юу? Энэ хичээлийн хамгийн хөгийн сэдв бол нэгдүгээр өртөөний хичээлүүд. Нэгдүгээр өртөөний эхний 10 хэд асуултууд бол үнэхээр новшийн асуулт гэдэг юм аа. Очлаарай багш нараа. Миний бичлэг ямар ч багш үзэхгүй хаа. Иш найдаж байна. Тэгээд тэтгэл хийв.